Дорнын сайхан хязгаар, Менингийн дал байгалийн бахархал болсон Буйр нуурын пөгөөнд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р цэцэрлэг нь анх 1962 онд загасны үйлдвэрийн ажил-ажлын хүүхдийг хүмүүжүүлэх зорилгоор байгуулагдаж нэг бүлэг 5 ажил-ажлтайгаар 3 эсхий гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. 1970 онд Дорнод аймгийн Мах комбинат ашиглалтанд орж Буйр нуурын загасны үйлдвэрийн ажилчид шилжин ажиллах болсноор тус цэцэрлэгийг аймгийн төвд шилжүүлэн 19-р цэцэрлэг нэртэйгээр Мах комбинатын ашиглалтанд байсан Эрээний 3 цагаан байшинд байрлуулан 2 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1974-өөс 1982 онуудад 3 бүлэг хичээлэх болж 1982 онд Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 11-р тогтоолоор 11-р цэцэрлэг болгон дугаарыг нь өөрчилөн Дулааны цэцэрлэгэн станцын харьяа Цэнхрийн байранд шилжүүлэн 2015 он хүртэл 33 жил үйл ажиллагаагаа явуулж иржээ. 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр улсын төсвийн 1 тэрбум 280 сая төгрөгийн хөрөнгөөр Аглууд компанийн гүйцэтгэлээр 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ байрыг ашиглалтанд орж ангаахай дэгдээх хэрэмхэн бамбуруушхан янзхан бүжинхэн гэсэн 6 бүлэгт 2-оос 5 насны нийт 218 хүүхдэд өдрийн болон хувилбар сургалтаар сургуулийн өмнөх боловсролыг олгон 25 багш ажиллагчдаагаар ажиллаж байна. Манай хамт олон мэдлэгт суурилсан нийгэм мэдээлэл харилцааны технологийн хурцтай хөгжлийн энэ эрен үед хүүхдийг бага наснаас нь янз бүрийн мэдлэг эзэмшүүлэх хийсэн илүүтэй тэдний төрөлхийн суралцах хүсэл, дур сонирхол, баяр баясгалан хадгалан батжуулах, өөрийн онцлог чадвар бүтээлч үйлээрээ хөгжих, өөртөө итгэлтэй, бие дан суралцах, арга барилтай, өөрийн хариуцсан авч явах чадвартай, эргэн төлөвшүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн засаг даргын захирамжаар батлагдсан цэцэрлэг хөгжлийн орчин зорилтод жил эрүүл мэнд саруул ухаан өв тэгш хүмүүжлийн төлөө зорилтод хүмүүжлийн хүрээнд цэцэрлэгийн орчнон хүүхдийн хөгжлийн төв болгох үндсэн зорилтын хүрээнд тоглонгоо суралцах арга зүйг аймагтан анх удаа амжилттай туршин хэрэгжүүлж байна. Бага насны хүүхдийн үндсэн хэрэгцээ гол үйл ажиллагаа болсон тоглоом таних тэмдгээр дамжуулан тэдэнд орчинтой идэвхтэй харьцаж, өөрөн судлан шинжилж, учир холбогдлыг олж нээх боломж олгох, өөрийн хариуцсан авч явах чадвартай болох зэргээр бүтээлч үйл ажиллагаанд оролцуулан тэднийг бүхий л талаар хөгжүүлэх боломжтой сургалтыг идэвхтэй арга зүйг багш бүр эзэмшин ирээдүй болсон бяцхан шавнаран сурган хүмүүжүүлж байна. Тус цэцэрлэгийн сургалтын материалыг орчин хүүхэд бүлгээр ажиллах боломжтой сонирхлыг татах үйс хүүхдийн тоглонгоо суралцах хэрэгцээг хангасан үйлийн орчин нь сонголт хийх боломжтой, бодит үйл явцад оролцох боломжтой, хөдөлгөөний хэрэгцээг хангасан олон талын туршлага урамлуулах үйс үйлийн эзэн идэвхтэй харилцагч байх хангалттай цаг хугацааг олгосон. Сэтгэл зүйн орчин ээлдэг дотн харилцаа хүүхдэд таатай халамжийг мэдрүүлсэн, хүүхдэд баяр баясгалан төрүүлсэн, өөрийнхөө талаар эерэг мэдрэмж авах шаардлага хангасан төвшөнд бүрдэж, хүүхэд бүрд хүртээмжтэй тоглоом хэрэглэх түүнээр хангадан тоглоом бүр тохирсон, тоглоомын хөдөж номыг боловсруулан өдөр тутмын хөгжүүлэх үйл ажиллагааг чанартай зохион байгуулж байна. Хүүхэд сургалтын шаардлага хангасан орчинд тоглоомын хөдөж номоо ашиглан өөрийн хийх дуртай зүйлийг сонгон хийж түүнийг олон төрлийн сургалтын хэрэглэх түүнээр олон хувилбараар ашиглаж багш нарын бүтээлч үйлээр баяжигдан мэдлэгийн баттгаж бүтээлчээр суралцж байна. Мөн бага насны хүүхдийг өв соёл түүхээрээ бахархдаг эх орон сэтгэлгээ үнэт зүйлтэй эргэн болгон төлөвшүүлэх зорилгоор хүүхдийн таних тэмдгээр нь дамжуулан Монгол ёс зан заншлыг мэдүүлэн Монгол ардын ёс уламжлал, зам заншил, эд хэрэглэл, цэцэг, амьтад зэрэг сэдвийн хүрээнд сургалтын орчин таних тэмдгийн ном зэргийг хийж түүнийг нь танилцуулах сургалтыг зохион байгуулж байгаа нь цэцэрлэгийн үжил баримтлал сургалтын үйл ажиллагааны гол онцлог бол. Монголчууд буян нараад чихнээ найр бүр даалганы хааныг борхон шигэндээ дасдаг. Даалганы
Оноо үтийг торгоор хийдэг. Дотор тал нь улаан шар өнгөн гэдэг. Улаан өнгөний хүчийг хараадаг. Шар өнгөн айлаг ариужуулдаг. Анги бүлэг өрн айлгэр сэдв тоглоомын орчин, жижиг байшин буюу сэтгэхүй хөгжүүлэг тоглоомын төвийн орчин, миний сонгуул, дөрсөн өдрийн төв, дүрслэг урлагийн төв, хөгжөөн баясгах төв, байгалийн төв, хэл ярианы төв гэсэн хүүхдийн нас насны онцлог тохирсон төвүүдтэй. Гал дугуй сэдв тоглоомор тоглосноор хүүхэд бүр өөртөө итгэлтэй сонголт хийж, өөрөөгөө илэрхийлэх, өөртөө үйлчлэх зэрэг чадвар нэмэгдэж найзаа сонгож тогт зурдаг. Хүүхдүүд сэдв тоглоомоор тоглосноор өөрөө сонголт хийж сурсан, найзтайгаа хамтар тоглосон, ярих чадвар сайжирсан. 3 настай хүүхдийн өөрөөгөө илэрхийлэх бусдаас тусгаар байх гэсэн зан чанарын онцлог тулгуурлан анги доторн жижиг байшингаар тусгаарлсан сургалтын орчныг бүрдүүлж хүүхдүүд өөрсдийн сонгосон байшин доторн найзтайгаа хамтарч тоглох орчин нөхцөлийг бүрдүүллээ. Миний тайзыг хүүхэд сонгож тоглосноор өөрөөгөө танилцуулах, илэрхийлэх, дуулах, бүжиглэх, найзтайгаа хамтарч дуулах зэрэг чадварууд нь хөгжиж байна. Айлгэр энэ тоглоомыг сонгосноор хүүхдүүд найзтайгаа хамтран тоглох чадвар суралцахаас гадна хүүхэлтэйг том жижигээр нь ялгаж өлгүйдэг, бүүвэдэг, хайрлах, хамгаалах, бусдыг хүндлэх чадвар илүү суралцж байдаг. Хүүхэд хурц тод өнгөтэй гой сайхан хэлбэртэй зүйлийг сайн тусгаж авдаг учраас агалахын А бүлэг хүүхдүүдийн онцлогтон тохируулсан цэцэг сэдвээр сургалтын бодит эко орчин бүрдүүлснээр хүүхэд бүр өөрийн цэцгийг арчилж, услаж ургуулах, өөрийн цэцгийн ач холбогдол онцлогийг мэддэг, мэдээлэл найз нартаа танилцуулах чадварыг хөгжүүлж байгаагаар онцлогтой юм. Миний таньдаг тэмдэгээс Монголчууд ганцхан голцны нэг над Монгол готлов. Энэ нь хаан зайхгүй өрнөд цэцэгтэй эдэн сарамс талгын утгаас үстэй эдэн сан хөсөрө синдэлбо өргөмжлэмжтэй гэмтэггүй на Монгол готлын угалзахын тагон нэлдэг ба голтон аймаас 32 угалцтай байдаг. Хүүхдэд хамгийн ойр амьтдаар таних тэмдгийг хийж хүүхдүүд амьтдын онцлог, амьдрах орчин, хоол тэжээл, үр төлийг танилцуулах чадварт сургаж байна. Амьтад сэдвийн хүрээнд таних тэмдгийн 36 ширхэг номтой болж сургалтын орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Хүүхдүүд сонгосон төвүүдэд очин тухайн өдрийн зориудын зохион байгуулалтаар олж авсан мэдлэгээ баттган өөрийн сонгосон хэрэглэгдэхүүн дээр олон төрлөөр ашиглаж байгаа нь хүүхдийн олон чадваруудыг зэрэг хөгжүүлж байгаагаар онцлогтой юм а. Төвүүдэд тоглоомноос гадна дагалдах хэрэгслүүдийг баяжуулж өгснөөр хүүхэд өөрийн сонголтоор хөгжүүлэх үйл ажиллагаагаар олсон мэдлэгийг баттган суралцж байна. Миний сонгол өглөө ангидаа орохдоо тухайн өдөр ажиллах төвөн сонгон сонголтоо хийж таних тэмдгийн тухайн төв дээр байрлуулна. Хүүхэд бүр өөрийн сонирхсан төвүүдийг сонгон ажилласнаар өөрөө бие дан сонголт хийх, өөрийгөө нээх, өдрийн турш үйл ажиллагаанд чөлөөтэй баяр баясгаланд оролцож чаддаг болсон. Хэл ярианы төв хүүхэд бүрт хүртээмжтэй зураг үзүүлэн, зурган бүдүүлж өгүүлбэр зохиох төрөл бүрийн зурагт кар, том жижиг хэмжээтэй ном зэргийг бүрдүүлж өгснөөр хөгжүүлэх үйл ажиллагаагаар сонсон, харсан, оролцсон үйл явдлан илэрхийлэн ярих, номтой ажиллах, тэмдэг тэмдэглэгийг ядгаж өөрийн санаа бодлон бүдүүлж зураг ашигладаг өгүүлбэр зохиох зэргээр илэрхийлэх чадварт суралцж байна. Хөгжөөн баясгах төв. Энэ төвд үлгэрийн том жижиг ном, хуран хүүхэлдээ ширээний театр, баг, маск, хувцас хэрэглэлүүдийг бэлтгэж өгснөөр хүүхэд бүр өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг чөлөөтэй илэрхийлэх, дуу хоолой, нүүр царайны хувирал, өөр хийх өөртөө итгэлтэй байх, дүр тувир, үлгэрийг бие дан ярих, зохиож ярих, найзтайгаа хамтран дүрийн тоглолт хийх зэргээр багааран хамтран ажиллаж сурч байна. Хэлбэр сургалт 2018 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хүүхд хөгжил твийг түшиглэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хувилбар сургалтыг танхимын болон явуулын багшийн үйл ажиллагаагаар зохион байгуулан танхимын сургалтанд хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй 9 хүүхэд гэрээр хурж очих буюу явуулын багшийн үйлчилгээнд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхэд нийтдээ 19 хүүхэд хамруулан ажилласан. Үйл ажиллагаагаа тогтмол жигд чанартай зохион байгуулснаар манай хамт олон сүүлийн 3 жилд дараах амжилтуудыг гарган ажиллалаа. 2017 онд шүдний цоорл өвчнөөс ангиж ирсэн цэцэрлэг
2018 онд эрүүл мэндийг дэмжигч байгууллагын орон нутгийн 2 дугаар зэргийн гэрчлэг. 2018 онд Ахмадад ээлтэй байгууллага, аймгийн авраг шалгаруулах хаврын уянга 2018 бүжгийн наадамд Хонгод балчрал бүжгээрэн 3 дугаар байр, Дорнод марафон тэмцээнд хариул хамгаалтын ажилтан нар мандах 3 дугаар байр, 1 дугаар багт үйл ажиллагаан явуулдаг байгууллагуудын дунд зохион байгуулдаг спортын олон төрөл тэмцээнд баг тамирчид 1 дугаар байр цомын эзэд болсон зэрэг амжилтуудыг үзүүллээ. За харгын нэгдлийн үйл ажиллагааг Дорнод аймгийн багшийн хөгжлийг дэмжих эрдэм хөтөлбөр хүн болох багаасан хөтөлбөртэй уялдуулан багш, туслах багш нар мэрэгжлийн хөгжлийн төлөвлөгөөг 5 жилээр боловсруулан заа харга мэдлэг ур чадвараа хөгжүүлж 7 хоног бүрийн даваа гараг заа харгын нэгдлийн ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Ажлын байран дээр багш ажилчдыг давсралтыг хөгжүүлэх зорилгоор мэдээллийн цаг, орон дооны бус зөвлөлүүдийн нэрэмжид сарын ажлыг зохион байгуулан сар бүр хүүхдийн хөгжлийг хангасан сургалтын хэрэглэх түүний үтсгэлэн гаргаж харилцан суралцах зэрэгээр багш нарын бүтээлч үйлийг дэмжин ажиллаж байна. Багш ажилчдыг идэвхжүүлэх үүднээс багаар хамтран ажиллаж мэдээллийн цаг, багийн нэрэмжит ажлуудыг зохион байгуулан бүтээлч ажлуудыг санаачлан хийж байна. Багуудад эрхлэгч, нэгтлэн бодогч, арга зүйч, нэрв тоогооч нар, хариул хамгаалтын ажилчид бүлэгт хуваарлагдсан бүлгийн сургалтын орчинд дэмжлэг үзүүлэн сургалтын хэрэглэх түүнийг багааран хамтран хийх, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэгээр олон үйл ажиллагаа хийж хэрэгжүүлэн хүн бүр ажлын байрандан урам зоригтой, эдг санаачлагтай ажиллах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Мэдээллийн цагийг зохион байгуулснаар багш ажилчид шинэлэг мэдээллийг эрэл хайлт хийж, бусаддаа түгээн дэлгэрүүлэх, бичиж боловсруулах, илтгэх, ярих чадварт ахиц гарсан. Багш нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөв. Хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр ажлын байрны дасгалыг тогтмол хийж хэвшсэн. 2018-аас 2019 оны хичээлийн шинэ жил Айку, хөгжим, бүжиг, даам, найралдуу гэсэн хөгжүүлэх сургалтуудад нийт 120 гаруй хүүхдийг хамруулан хөгжүүлэн ажиллаж байна. Хүүхдийн сурч мэдсэн зүйлийг эцэг эхэд таниулах үүднээс сар бүр бид дуучид, бүгдээрээ хөгжимчид, үлгэрийн бааtruуд амилсан бид бүжигчид гэсэн тайлант үйл ажиллагааг зохион байгуулж хүүхдийн оролцоог ханган эцэг эхчүүдэд тайлагнаж хэвшсэн. Хөгжмийн багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Нэргүй Баатрын өдөртсөн бяцхан бөмбөрчд хамтлаг Монголын багш нарын баярын багш эрдэнэ хүндэтгэлийн тоглолтод оролцож олонний талархлыг хүлээсэн тус цэцэрлэгийн багш нарын хөдөлмөрийн үр дүн билээ. 2016 оноос эхлэн Койка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж хөгжимгүй орнуудын сургуулийн өмнөх боловсролын туршлагаас суралцсан багш ажилчдаа ажлын байран дээр нь хөгжүүлэн ажиллаж байна. Мэргэжилтэн багш Сон Е Ён 2 жилийн хугацаанд тус цэцэрлэгт ажиллан сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад нийт 4 сая төгрөгийн хөрөн оруулалт хийж багш хүүхдүүдтэй хамтран ажилласан. Манай хамт олонны хувьд онцлог үйл явдал байлаа. Манай хамт олон эрүүл хүүхэд бидний ирээдүй гэж эрхэмлэх зүйлэн тодорхойлон хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг олон хэлбэрээр тогтмол хийж хэвшсэн. Хэрлэн сүмийн засаг дарга бөгөөд Чой болсон хотын захирагч мөнх төрийн А266 тоод захирамжийн дагуу хүүхдийн хоолойг өглөө бүр зайлах, хоол эдсэний дараа багшийн сануулгагүйгээр шүдээн угаах, өглөө бүр 100 г сүү уулгах, хүүхдийн хоолнд хэрэглэх махыг хүйтэн усанд сойж угаах, эхний буцлагсан шүдийг асгаж нэг болон 2 дугаар хоолыг бэлтгэж хэвссэн ба эмч, арга зүйч, жүүр багш, дотоод хяналтын шалгалтын баг зэрэг хамтын удирдлагаар өдөр тутмын хяналт тавин, хяналтын хуудасаар дүгнэн хамт олонний шуурхай хурлаар хэлцэх зэргээр ажиллаж байна. Хүүхдийн хоол тэжээлийн илчлэг, шимт тэжээлэг байдал тогтмол анхааран сар бүр шин нэр төрлийн хоолны цэцгийг боловсруулан хүүхдийн хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, амт чанартай тэжээлэх хоол хүнсээр хангахад анхааран ажиллаж байна. Бүлэг бүр хүүхдийн нас биений онцлог тохирсон өглөөний дасгал, цэгэн илгийг өдөрт 4-5 удаа сармисны хандаар агааржуулалт, агарын сэлгээг 20 минут тутамд хийж, чигтээ цэвэрлэгийг өдөр тутам хийж ариун цэвэр, эрүүл авахын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна.
томоо төсд өвчний дэгдэлтийн үед бүлгийн хүүхэд бүр үзүүндэн сарим зүүж бүлэг бүр оксидын тосыг хүүхдийн хамарт 2 удаа түрхэж урьдчилан сэргийлэх ажлыг дадал болгон ажиллаж байна. Доктортой хөгжлийн боловсролыг цэцэрлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллаж гэлгэр уловчны хэрэглээ хайж дааван уловч буюу эко уловчийг хэрэгжүүлэн ажилласнаар цэцэрлэгийн хэмжээнд хүрэлцэхүйж уловчтой болж эцэг эх бүр дааван уловчийг хэрэглээ болгож сэргэлсэн уловчийг тусдаа угаалгын машинд бохирдсон тухай бүрдэн угаад хэрэглэж хэвшээд байна. Цэцэрлэгийн гадна орчин ногоон байгууламж. Цэцэрлэгийн гадна орчин 4 хэсэгт хувааж жимсний төгөл, хөдөлгөөнийг дэмжсэн тоглоом, биеийн дамирын далбай, туршилгын далбай гэсэн хэсгүүдэд хувааж хүүхдийн хөгжлийг дэмжсэн модон тоглоомуудыг эцэг эх багш ажилчдын хан хүчээр хийж гүйцэтгээд байна. Тоглоомын далбай орчноо тогтжуулах, хүүхдийн тоглож наадах хөдөлгөөнийг дэмжих хэрэглэгдэхүүнийг бүрдүүлэн ажиллах зорилгоор нийт багш эцэг эхчүүдийн дунд тоглоомын талбай уралдааныг 2 удаа зохион байгуулснаар сургалтын гадна орчинд хүүхдүүд тоглох хөдөлмөрлөх орчныг үе шаттайгаар бүрдүүлэн ажиллаж байна. Багш ажилчдын санаачлагаар манаач нар хамтран өнгийн харандан хашлахтай анги бүлгийн хүүхдүүд нийтээрээ орж тоглох боломжтой зүлэгжүүлэлт бүхий сүйдрвж багш эцэг эхчүүдийн санаачлагаар иж өрн модон материалаар нархан сүйдрвж хөдөлгөөнийг дэмжсэн олон үйлдэлд тоглоом зэргийг хийсэн эцэг эхчүүд хүүхэд багчуудын сэтгэл хүрсэн ая тогтой орчин бүрдэж хүүхдүүд баяр хөөртэйгээр тоглон наадаж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар тоод зарлиг жой болсон готоо ой доторх хот болох зорилт цэцэрлэгийн ногоон цэцэрлэг болох зорилтын хүрээнд бүх нийтийн мод тарих өдөр цэцэрлэгийнхэн ногоон байгууламжийн ажлыг эхлүүлэн өөрсдийн нөөц боломжинд тулгуурлан цэцэрлэгийнхэн хашаанд дөрвийг харьцах 9 харьцаатай ногоон хөдөлмж 40 ширхэг цэцгийн ваар чулуугаар саг сэлбэрийн цэцгийн мандал зэргийг хийж улирлын цэцгийн үрсэлгийг тарьж арчилан ургуулж байна. Мөн баруун зүүн талын явган зам дагуу нийтдээ 120 м газар зүлэгжүүлж эдлэвэр газрынхаа 40 орчим хувийг ногоон төгөл болгосон. Цэцэрлэгийн туршилгын далбайд нарс, мойл, үрл, чацрагн, үхрийнүүд, нохойн хошуу, сакура, агц мод зэрэг нийт 10 төрлийн 200 гаруй мод бутыг суулгаж багш нарын сакура баг, туслах багш нарын нарсхан баг, харуул хамгаалагч нарын 5 хуруу баг, захиргаа аж ахуйн хойн хошуу багууд ургамал модон арчилан ургуулж мод бут зэргийг эзэнтэй болгон ажиллаж байна. Цаашид манай хамт олон ногоон төгөл дундах цэцэрлэг гэсэн зорилтыг дэвшүүлэн орчнон иж бүрэн ногоон төгөл болох төлөвлөгөө гаргаж үйл ажиллагаагаар аймаг орон дом болон улс там тэргүүлэгч байхыг эрмэлзэн хамт олноорон сэтгэл зорилго хүсэл тэмүүлэл дүүрэн ажиллаж байна.